санаа үзэгчтэй. Өнөөдөр манай нэвтрүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Гамбалгаа оролцож байна. За таны энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танаа шинээр байгуулагдсан агентлаг тэрнийхээ талаар товчхон танилцуулаач. За нийт телевиз үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар маань өнгөрсөн оны 8 сард бол их хурлын 56 дугаар тогтоол, засгийн газрын 250 дугаар тогтоолоор бол шинээр агентлаг байгуулагдсан. За энэ агентлаг одоо ямар учиртай вэ гэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бас тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэх төрийн болон засгийн газар их хурлаас гарсан шийдвэрийн энэ хууль тогтоомжийг бол хэрэгжүүлэх ийм үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахын агентлаг шинээр бол байгуулагдсан байна. За байгуулагдаад одоо 1 жилийн хугацаа өнгөрч байгаа хэдий ч бас баггүй үйл ажиллагаа явуулж иржээ. Одоо тухайлбал одоо бид нар бас одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, за олон нийтэд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, за мөн одоо бас хөдөө орон нутгуудад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого үйл ажиллагаа, за манай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль дээр бол хөгжлийн бэрхшээлтэй хүний орон тооны бус зөвлөл бол ерөнхий сайдын дэргэд, салбар зөвлөл бол аймаг дүүргийн засаг дарга ахалтна гэдэг хуульчлаад байгаад өгсөн байдаг. За ерөнхий сайдын дэрэгдэх орон тооны бус зөвлөл хуралдаад ер нь бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол зөвхөн ганц яамны асуудал биш ээ. Энэ бол салбар дундын асуудал учраас за бүх яамдууд дээр дэд зөвлөл, холбогдох яам агентлагтэр бол дэд зөвлөл, за аймагуд дээр бол салбар зөвлөл ажиллана гэдэг үүний дагуу одоо ингээд орон тооны бус зөвлөлүүд ажиллаж байна. За энэ зөвлөлүүдүүд одоо бас манай агентлагийн зүгээс бол мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, за тэр хамтарч ажиллах, за бодлогын хэмжээнд мөн хэрэгжилтийн хэмжээнд бол хамтарч ажиллах чиглэлээр ингээд үйл ажиллагаа явуулаад ажиллаж байна. Ер нь бол одоо бас нэг үе бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол энэ эрүүл мэндийн халамжийн чиглэлээр их анхаарч ирсэн л дээ. За эрх талаасаа бол ерөөсөө энэ эрх гэдэг ойлголтыг нийгэмд ерөөсөө л авч үздэг байсан. За 2009 онд бол 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц бол батлагдсан, Нүүбийн конвенц. За манай Монгол улс бол 2009 онд бол нэгдээ орснороо болоод одоо конвенцэд нэгдээ орсон 64 дахь ормос. За энэ конвенцийн нийцүүлээд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг бол 2016 онд баталсан. Урд нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тухай хууль, за хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тухай хууль гэж байсан. За тэгвэл энэ хууль маань өөрөө дандаа халамжид суурилсан ийм үзэл хандлагатай байсан бол бид нар одоо эрхэд талаас нь суурилсан энэ хуулийг бол 2016 онд баталсан. За энэ дээр юу гэхээр бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөр бусдын адил одоо сурах, хөдөлмөр эрхлэх, за нийгмийн амьдралд оролцох гэдэг бүх эрхүүдээс нь оруулж өгсөн байгаа. Мөн тухайлбал одоо улс төрийн оролцоо байдаг, за бусад энэ ямар л эрх байна, тэр эрхүүдийг бол эдлэх талаас нь бол энэ хуулийг бол оруулж өгсөн байгаа. За үүнтэй холбоотойгоор одоо бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо биедан одоо бусдын тусламжгүйгээр нийгмийн амьдралд оролцох гэхлээр л одоо хүртээмжийн асуудлаас эхлээд чөчөж байгаа асуудлууд их байна л да. Одоо тухайлбал одоо шинээр баригдаж байгаа барилга байгууламж, хуучин барилга байгууламж маань хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрэг хүртээмжтэй вэ гэдэг асуудлаас эхлээд, за үүнтэй холбоотойгоор манай агентлаг, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, за нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтраад бусад төрийн бас байгууллагатайгаа хамтраад, мэргэжлийн төрийн бас байгууллагатай хамтраад бас хүртээмжийн үнэлгээг хийлээ. За энэ хүртээмжийн үнэлгээ нь одоо явган зам, за автобус, за тухайн барилга байгууламжийн ямар хүртээмжтэй байгаа, зөвхөн тэргийн зэрэгтэй иргэдээс гадна харааны бэрхшээлтэй иргэ ороход ямар хүртээмж байгаа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд ороход үйлчлүүлэхэд ямар хүртээмжийн асуудлууд ирж байна гэдэг талаасаа бид нар бас үнэлгээ хийгээд холбогдох байгууллагуудад зөвлөмжийг хөрвүүлж байна. За мөн бас одоо боловсролын чиглэл дээр ихлээр одоо ер нь дэлхийн нийтийн чиглэлийн хандлага маань одоо тэгш амрын сургах гэдэг ийм зарчмыг бол баримталж байгаа. За тэгш амрын сургах гэдэг бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол тусгай сургууль сургах биш, аль болох энгийн сургуульд орвол тэр хүүхд өөрөө нийгэмших тийм боломж нь бол нэгддэг учраас бол бид тэгш амрын сургах боловсролыг энэ системийг бол дэмжиж байгаа. За энэ дээр бол боловсролын сайдын гаргасан журмын хүрээнд одоо энэ хүүхдүүдийг бол аль болох энгийн сургууль, цэцэрлэгт хамруулахын боломжийг бол нээж өгч байна. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр бол одоо хөдөлмөрийн хуулийн 111-р зүйлд бол 25 хүнтэй 25-аас дээш ажиллагтай аж ахуйн нэгж байгууллага орон нутгад бол нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулдаг гэсний дагуу бол хуучин авч ажиллуулаагүй бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хуучин төлбөр төлдөг байсан. За энэ оны 3 сарын 21-нд бол засгийн газрын тогтоолоор 111-р тогтоолоор за тухайн байгууллагт ажиллаж байгаа ажлагчдын дундад цалинтай сар бүр төлбөр төлнө гэдэг ингээд оруулж гисэн. За үүнтэй холбоотойгоор одоо бас манай дээр ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудаас бас хөгжлийн шилтер гэдгийг бас ажлын байраар бий болгоё, авч ажиллуулъя гэсэн ийм хандлагууд ирж байна. Тэгэхээр энэ үүнтэй уялдуулаад манай агентлагийн зүгээс бас одоо хөгжлийн шилтер ажил хийж байгаа, идэвхтэй ажил хийж байгаа залуучуудын бас судалгаа гаргаж байна. За үүнд мөн одоо энэ залуучуудаа бас ажил олгогчтой уулзуулах, за ажлын байран дээр нь дадлуулжуулах, ийм job coaching үйлчлэгээ нэвтрүүлэхээр ингээд ажиллаж байна. За энэ дээр уялдуулаад бас биржийн асуудлыг бас ингээд зохион байгуулах ийм зохицуултын асуудлууд бас нэлээд хийгдээд ингээд явж байна. Хууль зүйн талаасаа бол нэлээд ажлууд хийгдээд хэрэгжээд явагдаж байгаа юм байна, тийм ээ. Тэг гэвч энэ бодит амьдрал дээр ер нь хэр үр дүнтэй хэр явж байна. Одоо энэ манай боломжит шийдлгээд нэвтрүүлэг өмнөх дугаарууд дээр одоо 2 дахь дугаар нь явагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр 9 хүүхэдтэй харааны бэрхшээлтэй ийм эмэгтэй оролцсон юм. Энийг ч маань өдрийн цагаар ганцаараа явж чаддгүй тий. Төрөлхийн захын харааны тутамшил гэдэг онцтой усаас өгдөг тусламж дэмжлэгэнд ерөөсөө хамрагддаггүй ийм хүн байгаад байна. Ийм хүмүүстэй ер нь яаж хаана хандах вэ энэ хүмүүс? Хаана хандах вэ? Тэгээ түрүүний таны бас тантай ярьж байхад бол энэ хүний талаар бас мэдээлэл авсан шүү дээ. Тэгэхээр энэ хүний бол өөрөө бол бусдын тусалцааг өөрөө одоо явж чадахгүй бас энэ хүндрэлтэй хүн байна шүү дээ. Тэгээ ингээд тухайн хариа дүүргийнхаа эмнэлэг хөдөлмөр бодлого комиссар орох гэхлээр заалт байхгүй гэсэн иймэрхүү юутайгаар ингээд группт орж чадахгүй эрхэн зөрчигдөд байгаа асуудлууд бас гарч ирж байна л да. Тэгэхээр энэ хүн энэ нэг манай дээр бол эрүүл мэндийн сайд хөдөлмөр нэгэн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталдаг эмнэлэг хөдөлмөр бодлого комиссын хувь хугацаа чадварыг алдсан тийм хувь хугацаа тогтоох юм юу байдаг жагсаалт байдаг. За энэ жагсаалтан дээр юу гэхээр одоо эрүүл мэндийн энэ нарийн мэргэжлийн эмчнэр за жишээлбэл одоо нүдэн дээр одоо ямар энэ юг хөгжлийн бишэлтэй гэж үзэх вэ? За энэ чих хамаар хаалаа дээр одоо ямар өвчнүүдийг ямар юунуудыг эмгүүдийг бол одоо энэ хөгжлийн бишэлтэй ангилалд оруулах вэ гэдэг энэ нарийн мэргэжлийн эмчнэр гаргаж ирдэг л дээ. За энэ нарийн мэргэжлийн эмчнэр маань өөрөөсөө за энэ тэдэн хувийн хөдөлмөр чадвар алдалт гэж үзнэ. За тэдэн энэ хугацаагаар бол одоо нэг группт байх. За 1 жил ч юм уу 2 жил бүр энэ өх насаар ч юм уу хугацаагүй ч юм уу ийм байдлаар нь орж ирдэг л дээ. За саяны бол тэр их юм бол энэ хоёрын юун дээр бол харахад бол үнэхээр тийм хүндрэлтэй бол энийг бол бид нар бас иймэрхүү асуудлууд бол нэлээдгүй байдаг. За энийг бид нар бас нийгмийн даатгалын ерөнхий газар дээр одоо манай эмнэлэг хөдөлмөр бодлого төв комисс гэж байдаг. За төв комисс дээр бол бид нар энэ асуудлаа бас тавьж байгаа. За нэг энэ бус нийгмийн хамгаалал хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр бас энэ бас асуудлыг хариуцсан мэргэжилтийн бас холбогдох газар байдаг. Энэ дээр нь уламжлаад одоо бас энэ жагсаалтан дээр бас иймэрхүү асуудлууд тулгамдаад за ингээд группээс асагдаад үнэхээр ингээд заалтгүйгээд асагдаад өөрөө яа харахгүй группт байдаг ийм асуудлуудыг кейс жишээнүүдийг өгөөд одоо энэ дээр бас ажлын хэсэг гаргахаар ингээд ажиллаж байна л да. Тэгэхээр энэ дээр бид нар энэ талын бас асуудлуудыг илүү нухацтайгаар тавья. За эмнэлэг хөдөлмөр бодлого төв комиссаас бас хөгжлийн бишэлтэй иргэдийг бас сургагч багшаар бэлтгэхээр ингээд бас ийм юу гарсан байлаа, урьд гарсан байлаа. За энэ дээр манай хөгжлийн бишэлтэй иргэд бүртгүүлээд одоо бас нэг сургагч багш болохоор ийм боломж нэгж байгаа. Тэгэхээр бид нар энэ сургагч багш маань өөрсдөө бас ямар ийм хөгжлийн бишэлтэй иргэдийн эрхэн энэ зөрчигдөд байгаа ангилалд зөнгөө жагсаалтанд нь байхгүйгээс шалтгаалаад ингээ охироод байх асуудал байна уу гэдэг талаасаа бас ийм нарийн бас юунуудыг гаргаж ирэх зорилгоор бас ийм сургууль багш нар өдөө орон нутгуудад явж одоо хөгжлийн бишэлийг талаарх мэдээллийг хүргэхийн талаас ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар бас энэ асуудлыг бас цааш нь энэ хөрөгийн асуудлыг бол тавья. Энийг бас оруулж энэ ямар учраас тэр ангилд байдаг юм ангилд байхгүй бол энэ ангиллыг бас өөрчлөх талаас нь бас асуудлыг бол хэдхэн зүйтэй. За баярлалаа. Хөдөлмөр чадвар алдалтын хувь хугацааг ер нь хэдэн жилийн хугацаанд тогтоодог юм?
Ер нь энэ бол нэг өвчнийхээ ангиллаас шалтгаална. За жишээлбэл одоо бүрэн одоо хөл гараад хайруулсан бол хугацаагүйгээр за жишээл хавдрынх ч юм уу энэ бүр янз бүрийн мисцлийн дараах үйл одоо 6 сараас 1 жилийн хугацаатай ч юм уу 2 жилийн хугацаатай гэдэг нөгөө өвчнөөсөө шалтгаалаад хугацаа нь бол энэ хугацаа нь бол өөр байдаг. Тий. Одоо хүртэл группт хамрагдаж чадаагүй тий. Энэ хоёр ихчийн хувьд өмнөх нөхөн төлбөр авах боломж байдгүй өмнөх аваагүй хугацаагаа. Тэгээ ер нь бол групп аавна гэдэг чинь өөрөө нөгөө нэг эмнэлэг хөдлөөр магадлах комиссар ороод шийдвэр гарсан өдрөөс эхлээл хэрэгжиж байна. Ямарваа нэгэн хууль юм уу ямарваа нэгэн дүрм журм буцаж үйлчлэхгүй гэдэг зарчим байдаг шүү дээ. Тэрүүтэй адилхан бол одоо инквайрийн хувьд бол тийм ямар ч энэ буцаж одоо урдны жилүүдийн хугацааны төрөлхийг авах гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр энэ өөрөө тухайн үед одоо хизээ орон тэр ангиллаа бас энэ хүнийг групптэй энэ яхахгүй хөдөлмөшөлтэй гэж үтсэн тохиолдлоос шийдвэр гарсан тохиолдлоос энэ юугаа аваад тэтгэврэмжээ аваад явна. Одоо бид бодчихлаа л да. Маш олон хүмүүс одоо төрөлхийн харааны тутамшилтай хүн байгаа захын харааны тий. Энэ хүн чинь төрөлхийн одоо хэрвээ холбогдох хүмүүс нь хэлээд болж байна. Холбогдох хүмүүс нь хэлээд тодорхой хэмжээгээр энэ хүн дээр групп тогтоолоо гэж бодоход өмнөх юу бол ойлгохгүй. Тэгэхээр яг би бол одоо өөрөө бас нарийн мэрэгжлийн тэр эмч биш учраас хэлж мэдэхгүй байна л да. Ягаад эмчнэр энэ хүнийг группт оруулахгүй нэ гэдэг нь бас одоо эргэлзээ төрүүлээд байна л да. Зүгээр яг яа харахгүй одоо группт байх хэвээр хүн бол байж л байх хэвээр байхгүй юу. Тэгээ захын хараа алдагдсанаас шалтгаалаад энэ хүн энэ охироод бас болж гэнэ үү болохгүй нэ гэдгийг бол би хэлж мэдэхгүй байгаа. За энийг бас та бүхэн бас манай нийгмийн даатгалын ерөнхий газар дээр байгаа эмнэлэг хөдлөөр магадлалын төв комиссд бас хандаж за энэ хүний энэ ийм алдaltaй байна эмчийн дүгнэлтийг үзүүлээд бас энэ ямар юу байгаа гэдэг талаас нь бас мэдээлэл авах бүрэн боломж бий. Ер нь энэ хоёр их чиг юм хүмүүс олон байгаа л да. Тэгээ энэ хүмүүс мэдээлэл дутмаг те. Тиймээс болоод өөртөө хаана хандхаа мэддэггүй. Яаж явахаа мэддэггүй. Тийм хүмүүс зөнд байгаа. Ер нь энэ хүмүүс чиглэсэн ямар ажлууд хийгдэж чинь цаашдаа ямар ажлууд хийгдэх төлөвлөгөөтэй байна. Тий, ер нь бас яг одоо нэг өвчнийхээ заалт ангиллаас шалтгаалаад охирч байгаа ч юм уу эсвэл хөгжим энэ тэр бэрхшээлтэй болоод хэдийд групп тогтоологдсон ч гэсэн бусад төрийн үйлчлэгэнд хамрагддаг мэдээлэлээс хоцрогдоод одоо бас тэрийг авч чадахгүй тохиолдлууд их бий л дээ. Тэгэхээр бид нар бас энэ шатараатайгаар бас олон нийтэд чиглэсэн ийм мэдээлэл нэвтрүүлэг за үйл ажиллагааг явуулж байна л да. За үүнээс гадна бас бид нар бас энэ манай хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр бол JICA олон улсын байгууллагын санхүүжилттэй энэ тэгэхээр энэ Улаанбаатар хотод хөгжлийн мишэлтээр гэдэг нийгмийн оролцоог дэмжих юм төсөл хэрэгжсэн. За энэ тий төслийн хүрээнд бид нар бас энэ хөгжлийн мишэлтээр гэдэг талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр DAT буюу сургагч багш нарыг бол бэлдсэн байгаа. За 30 энэ эхний ээлжинд бол 16 сургагч багш, дараагийн хоёр дахь ээлжинд бол 16 багш бэлтгээд ингээд үндэсний хэмжээний энэ сургагч багш нарыг бэлдээд хөгжлийн мишэлтээр гэдэг талаарх ойлголтыг зөвхөн хөгжлийн мишэлтээр ингэхгүйгээр одоо бас нийгмийн бүхэл төвшөнд бол зохион байгуулж байна л да. За мөн одоо сая би түрүүн хэлсэн нийгмийн даатгалын энэ даатгал болон энэ эмнэлэг хөдлөөр магадлалтай холбоотойгоор бол хөгжлийн мишэлтээр сургагч багш нарыг бэлдэж гэж үндэсний хэмжээний. За энэ багш нарын хүрээнд бас одоо ингээд олон нийтэд чиглэсэн ийм сургалтуудыг зохион байгуулж за тэрнээсээ бол одоо хамгийн их хүрэгдэг мэдээллийг хүрэгдэг юу гэхээр дүүрэг энэ баг хороонд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд шүү дээ. Бид нар нийгмийн ажилтнууд зориулсан сургалтуудыг шатараад тагаа зохион байгуулж байна. Ингэснээрээ бас одоо тэр жишээлбэл одоо хөгжлийн мишэлтэй иргэн гэртээ байгаад байхгүйгээр одоо нийгэмд оролцох ямар боломж нь байгаа гэдэг талаасаа бид нар бас илүүтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За ер нь бол хөгжлийн мишэлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр бол жил бүрийн 12 сарын 3-нд болдог. За энэ 3 дараа бас одоо хөгжлийн мишэлтэй иргэдэд тулгамж байгаа асуудлын талаар мэдээлгүй үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн хүрээнд бид нар бас одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтайгаа хамтраад бусад салбарын яамнуудтайгаа хамтраад хөгжлийн мишэлтэй иргэж чиглэсэн гол үйл ажиллагаа. За энэ тэнд яваад байгаа бас янз бүрийн төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог нь бас нэгтгэх
За энд ямар хөтөлбөрүүд явж байгаа, ямар үйл ажиллагаа явагдаад байна уу гэдэг талаас тал талдаа ойлгохгүй бас салбар дундын уялдаа холбоотойгоор ингээд ажиллавал энэ маань өөрөө зохис ажил болох юм а гэдэг үднээс бас ийм ажлуудыг зохион байгуулж байна. За мөн одоо бас олон нийтийн телевизүүдээр хилцүүлэг тулгамж байгаа асуудлын талаар бас үйл ажиллагаа хилцүүлэг зохион байгуулахаар ингээд төлөвлөд ажиллаж байна. За манай нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Бид цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгарч байгаа асуудлуудын талаар мэдээлсээр байх болно.